Өнөөдрөөс эхлэн манай улсын иргэд Америкийн нэгдсэн улсын B1, B2 буюу бизнес, аялал жуулчлалын ангиллын визний шаардлага хангасан тохиолдолд 15,000 Америк доллар хүртэлх хэмжээний барьцааг байршуулж эхэлнэ. Уг асуудлыг төрийн тогтворгүй байдал болон нийгмийн эдийн засгийн сөрөг үзүүлэлтүүдээс үүдэлтэй гэж иргэд үзэж байгаа бол цаашид визний бонд хөтөлбөрт багтахгүй байх боломжтой гэдгийг мэргэжилтэн онцлоллоо. Үүнтэй холбоотой зарим том мэдээллийг одоо дэлгэцэнд харуулъя. Визний бонд хөтөлбөрт саяхны хүртэл голчлон Африк ТV болон бусад улс орнууд багтдаг байсан. Харин өнгөрөх 3 дугаар сард Америкийн нэгдсэн улсын төрийн департамент манай улсыг визний бонд хөтөлбөрт оруулснаа зарласан юм. Тэгвэл тус хөтөлбөрт тухайн жилдээ буцах визтэйч хугацаа хэтрүүлсэн өндөр эрсдэлтэй буюу харлах магадлалтай орнуудыг багтаадаг байна. Тухайлбал 2023 онд Америкийн нэгдсэн улс руу манай улсын 10,600 иргэн зорчсон ч 400 буюу 3.8 орчим иргэн визний хугацааг хэтрүүлсэн байна. Харин 2024 онд 13,600 иргэн зорчсноос 370 буюу 2.8 орчим хувь нь визний хугацаагаа мөн л хэтрүүлжээ. Улмаар манай улсын хувьд визний хугацаа хэтрүүлсэн хувиар 148 орноос 9-р барьт жагсаж байна. Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас цагаачлалын урсгал болон гадны улсын иргэд визийн хугацаагаа хэтрүүлж буй тохиолдлыг хязгаарлахаар бодлогын хэмжээнд арга хэмжээ авч байгаа. Тухайлбал өнгөрөгч 1-р сард Америкийн нэгдсэн улс манай улсыг багтаасан 75 орны иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг тодорхойгүй хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн. Мөн хугацаа хэтрүүлж үлдэх магадлалтай буюу өндөр эрсдэлтэй орнуудыг визийн бонд хөтөлбөрт багтаагаад байгаа. Тодорхойлбол өнөөдрөөс Америкийн нэгдсэн улсын B1, B2 ангиллын буюу бизнес жуулчлалын визийн шаардлага хангасан Монгол улсын иргэд виз олгохдохоос өмнө 5-аас 15,000 $, барьцаа байршуулах визийн бонд хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Уг нөхцөл байдал нь төрийн тогтворгүй байдал болон нийгмийн эдийн засгийн үзүүлэлттэй холбоотой гэж иргэд болон мэргэжилтэн үзэж байна. Юу яагаад тах шүү байна. Их харлаадах шүү байна гэж бодоод байгаа. Тэгээд юу н 20-д бараа 5-аар оруулах юм уу тий. Дандаа тэр жагсаалтанд орсуулсууд нь дандаа тийм хөгжил бөөр орнууд байлаа ш. Тэрэн донд Монгол орсон багт жоох юм нэлтэй л. Би зүгээр Монгол улсын одоо олон улсын харилцаанд нэр хүнд ер нь бол нэлээд муу байгаа болов гэдэг байр суртал байгаа. Тэгэхээр үүний зүгээс зүгээр засгийн газар доктортой хагаад ядаж нэг юм урт хугацаанд өөртөө хөгжүүлэн хүмүүсийн итгэлийг дааж чадна гэдэг нэг юм ноён ороотой байсан бол ийм нөхцөлд орохгүй байсан багталтаа гэж л бодож байна. Тэс залуу хүмүүс амьдрах орчин нөхцөл таар болохоор л өөр арга зам хайж байгаа шүү дээ. Тэгэхээр Америк руу аялын виз мэдүүлчихэд ажиллачээ гэдэг тийм хүмүүс бас мэдээж байгаа учраас ийм байдалд орж ийн. Тэгэхээр манай Монгол улс нөгөө эдийн засгаа сайжруулах хэрэгтэй. Оюутнууд тэгээд мөн аялаар явж байгаа хүмүүс ч гэсэндээ ингээд эмчилгээний визтэй явж байгаа хүмүүс ч гэсэндээ ингээд виз авсан ч гэсэндээ ороход айгүй хүндрэлтэй байгаа. Тэгээд энэ талаар ер нь гадаад харилцааны яам ер нь бусд ингээд улсын нөгөө элчин сайдын авдуутайгаа ингээд сайн ингээд ярилцж тохиролцоод иргэдтэй айл болох ингээд арай нэг тийм уяат нөхцөлтэй байвал зүгээр ахал гэж бодож байна. Америкийн засаг захиргааны гаргасан шийдвэр шүү дээ. Тэрний үгтэй тодорхой хэмжээний одоо манай тухайн улсад зорчиж байгаа иргэдэд маань одоо хууль дүрм зөрчихтэй. Тэр шалгуурын даваагүй учраас л ийм шийдвэр гарсан болов гэж би бодож байна. Тэгээд одоо гадаад аялж байгаа Монгол улсын иргэд маань бусад улсын оронд аялахдаа аливаа улсын хууль дүрм журмыг сайн мөрдөж байх ёстой гэдгийг л энэ жишээ одоо харуулж байна да. Мэдээж хэрэг нэг чинь маш их хэмжээний одоо аялын зардал гаргаж ийшээ явж байгаа учраас яг энэ кейс дээр болвол одоо тухайн хүмүүсийн ухамсарын асуудал нэг талаас нөгөө талаас одоо Монгол улсын нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал нь ийм орой босгоо байгаа учраас амьдралын одоо нөхцөл байдлаа сайжруулах гэдэг юм уу тий одоо очиод одоо ажил хийх гэдэг юм ингээд өөр зорилгоор очиод байгаа кейсүүд байгаа учраас энийг хязгаарлах шаардлага бол гарч байна гэж үзэж байгаа. Манай улсыг өндөр эрсдэлтэй гэж үзэж буй улс дан ганц Америкийн нэгдсэн улсаар тогтохгүй. Тухайлбал бүгд найрамдах Солонгос улсын хил дээрээс буцаж эрхээ ноцтойгоор зөрчүүлж буй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ нэг талдаа иргэдийн ухамсартай холбоотой бол нөгөө тэгүр дэлхийд дахинд өрнөж буй асуудлуудтай холбоотой юм байна. Тухайлбал өндөр хөгжил бүхий улс орнууд нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай үндэслэн гадны улсын иргэдийн урсгалыг хязгаарлах тохиолдлууд түгээмэл гарч байгаа гэдгийг мэргэжилтэн тайлбарллаа. Дэлхийн одоо улс төрийн байдал, эдийн засгийн байдал за энэ ковидоос хойш бол дөнгөж ингээд сэргээд байж идэл бол Орос Украины дайн,
Тэ одоо энэ Ираны нөхцөл байдал ингээд дэлхийд буцаагаад ингээд докторгүй байдлыг бий болгож эхэлж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдалд бол дэлхийн улс орнууд өөрсдийн аюулгүй байдал, эдийн засгийн доктортой байдлыг хангахын тулд ямар нэгэн цагааж болон дөрвөстийг одоо авах нөхцөл байдлаа одоо маш хязгаарлаж эхэлж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр ялангуяа Япон болон Солонгос за одоо энэ Австралийн улс орнууд дээр ингээд харьцуулаад аваад үзэхээр бол ялангуяа нөгөө одоо тэдгээр улс орнуудад одоо хөдөлмөрлөж байгаа ард иргэдийг тийм ээ гадаадын ард иргэдээр бол маш их хязгаарлах бодлого явуулж ил да. Тэгэхээр энэ нөгөө талаас аваад үзэхээр улс орнуудын хувьд нийгмийн эдийн засгийн доктортой байдлаа хангахын тулд өөрийн улсын одоо эрх ашиг энэ тэргүүнд тавьж байгаа. Дараагийн кейс нь бол одоо гадаадын хүмүүс гэж байна. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын визний бондын хөтөлбөрт манай улс багтаад буй асуудлыг харьяа яамнаас шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд үр дүнд хүрнэ гэж хэллээ. Тодорхойлбол Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргад захидал илгээсэн бөгөөд сүүлийн мэдээлэлээр тус улсын тамгын газрын даргад гардуулж өгсөн байна. Яг одоо энэ яригдаад байгаа асуудал буюу виза бондны жагсаалтанд нэмэгдсэн гэдэг асуудал бол урт хугацаанд үргэлжлэх шийдвэр бол биш гэж харж байна. За мэдээж энэ асуудлыг шийдвэрлэх хэдийгээр энэ өөрөө Америкийн дотоод бодлоготой холбоотой асуудал ч гэсэн Төрийн департаментаар дамжуулаад яриа хэлцээний төвшин дипломат арга хэрэгслээр асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажиллаж байгаа. За цаашдаа тодорхой үр дүнд одоо хүрнэ гэдэгт итгэлтэй. Гэсэг хэдий ч манай улсын визний хугацаа хэтрүүлсэн хувь бусад улс орнтой харьцуулахад дунджаас доогуур байгаа юм а. Үүнээс үзвэл бидний гадаад харилцаа сайжрах бус саарч байна. Хэдийгээр иргэдийн ухамсаргүй үйлдэлээс үүдэн олон улсад өндөр эрсдэлтэй тооцогдож байгаа ч эртнээс арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх боломжтой байжээ.